За минут ма авраг аршина оо минут их аршина го. Энзэ. За манай хаантай авраг дэвж 2007 оноос 2026 он хүртэл одоо бэлтгэл сургуультаа тасралтгүй хамтдаа хийж өдийг хүртэл явж байна. 1993 онд би ч хинтийн өмнөлгөр төрөөд одоо 4 сартай Дэлгэр хаан суманд очиод 2000 он хүртэл амьдэрсэн юм би. Тэр хугацаанд одоо яг энэ уудаг аршааны хажууд манай хаврын голд нутгалдаг байсан. Тэгээд тэндээс их ууж ирсэн. Одоо миний ходоод гэсэн ер нь эмнэлэг үзүүлэх хилэг ходоод ер нь 5 цол ер нь их маш сайн гардаг юм бас. Энэ аршаантай бас холбоотой гэж би бас бодод юм аа. Одоо тэр нөгөө уудаг аршаан нь үнэхээр ходоод гэж нойр болчирхаа одоо хүний дотор өрхтөнд их сайн гэж дуулж ирсэн. Тэгээд нөгөө ордог аршаан нь болохоор ч хүний нөгөө харшил тэр арш өнгөний өвчнөд сайн гээл тэр. Энэ хоёр ч тэгээд доогуур холбоотой байдаг хөө. Тэгж л боддог шүү дээ би. Би ч гэсэн өөрөө очиж амардаг. Одоо манай нутгийн авраг багш хүртэл өөрөө очиж амарж ууж хэргэлдэг. Тэгээд бид нар одоо манай бөхчүүд гэсэн байнга л очдог доо бид нар ч одоо. Ирэх дарс уусны маргааш ер нь шарыг сайн тайлж, хордлогыг сайн тайлдаг гэж сонсож байсан шүү. Одоо яг хажууд нь очиод уугаад суухад согтох мэдрэмж төрдүүл гэж нутгийн ард түмэн ярьдаг шүү. Тэгэхээр ер нь доктор 5 цолын эрэхтэнд маш сайн л болж таарж байгаа юм л да. Хоолны хордлогонд орцсон нэг хүнд юм мэдсэн үед очиод уухад бас сайхан болд юм да. Савлагдсан гэдэг юм мэдээ шууд дэлгүүрээс орвол ямар аршаан гарсан юм бол гээл тэгэл авч уусан да. Уугаад 2 сар гаруй болчихоо гэж дэлгүүрээс судалдаж авч уугаад. Ер нь бол одоо энэ витаминтэй авчирч савлж байгаа газрын ундрагаас ууж байгаа хоёр бол ер нь их ялахдах юм бол алга. Яг одоо витаминтэй савлсныг хөргөчөнд хийгээд уувал яг адилхан. Тасалгааны температуртай байвал яг нөгөө хүүтэн бүлээнэл ялгаах юм байна. Одоо тэр нэг зөвхөн 100 очиж уудаг байсан бол одоо өвөл зөнгөө уудаг болох гэж ах шиг байна шүү, тий. Одоо витамин компани сайхан авраг аршаанаа савлж гаргаад бас бид нэр одоо нутгийн гэлтгөө Монгол төмний бүхэл хүмүүст одоо хүртээх нэг сайхан арга хэмжээ өгч байгаа шиг байна дөө. Аврах тусандаа бол наадмын дараах амралтаа л хийдэг. Одоо наадмарч амар их ядарсан байж гал тэнд очиод аюу гоё. Тэгээд кафетэй ч юм уу нэг аршаанаа угаал тий. Аршаандаа ороод тэгж л амардаг шүү. Тэгэл ер нь тэр аршаанд ороод аршаа уугаал байхад тэр чинь хүн одоо наранд харлаад байдаг шүү тий. Цагараал байдаг. Яг би маань бол ингээд нэг аршаанд орохлоор борлоо. Нүүр цагараал байдаг санасан. Одоо боловсрол хэрэгтэй сайн шүү. Манай нутгийн бол бас аршаан хэрэглээд сайхан ер нь л нааш төвдөн гарсан дээ. 5 цол болж өгөхгүйс юмуд нас ирүүл болоод тиймэрхүү зөндөө тийм тохиолдол байдаг юм лээ. Аршаан бол мэдээж сайн байлгүй яах вэ? Мэдээж байгалийн цэвэр эрдэс тус. Би өөрөө энтэй Дэлгэрэн сумын Эрлэн Баяулаанд төрж өссөн. За энэ хүү аршааныг бол сайн мэднэ. Ходоод гэц доторт маш сайн олон жуулчд очиж уудаг ийм аршаан байгаамаа. Тэгээд савлагдаад ирсэн сайхан байна. Витамин компани одоо манай авраг тусны уудаг аршааныг сүүлийн үеийн технологийн дагуу савлж Монголын ард иргэдтэй бас хүргэхийн зэрэгцээгээр бас савлж зарж байгаа юм байна. Тэгээд энэ аршааныг одоо Монголын ард түмэн бүгд мэдж байгаа. Сар шин болох гэж байна тий. Одоо хүнд хоолны араас авраг аршаанаа хүртээрээ манайхаа.